Энэ бол Бажууна. Тэр 7 настай. Бажууна сургуульдаа явж шин зүйл сурч мэдэх дуртай. Харин түүний эцэг их маш завгүй ажилладаг учраас нагц ахынд нь үлдээдэг байлаа. Тэднийх Бажуунагийн үеийн нэг хүүтэй учраас Бажуунаач тэднийд байж үеэлтэйгээ тоглож наадах дуртай. Харин нэг өдөр Бажуунаг хичээлээ тараад ирэхэд нь нагц ахын түүнийг дуудан өвөрдөөрөө суулгаад түүний биеийн эмзэг хэсгүүдэд хүрч "Манай Бажуунаач мундаг том болж байна да" гэж хэллээ. Харин энэ нь Бажуунаад маш таагүй мэдрэмж төрүүлсэн ч гэсэн тухайн үед юу хийхээ мэдэхгүй өнгөрчээ. Эцэг ихтэй ч хэлсэнгүй. Үүний дараа энэ байдал хэд хэдэн удаа давтагдав. Бажууна хиндэж хэлсэнгүй. Харин түүний цовоос сэргэлэн зан нь байхгүй болж дууга хураан нэг л өөр байх болжээ. Таны хүүхэд ямар зан аш гаргаж альваад ямар хариу үйлдэл үзүүлж байгааг та ажигладаг уу? Хүүхэд насны богинохон цаг хугацаа хүн бүрийн насан туршийн амьдралынх нь суурь болдог. Харамсалтай нь энэ насан дээрээ зарим хүүхдүүд хүчирхийллийн хохирогч болж өөрийнх нь эрх зөрчигдөж байгааг ч мэдэхгүй хин нэгэнд хэлхээс айжмэн цаг хугацааг өнгөрөөж хэргийг улам даамжруулахад хүргэж байгаа нь харамсалтай. Гэхдээ тэдэнд туслаж хүүхэд насных нь баяр хөөргийг буцаан өгөх боломж бидэнд бий. Харин тэр тусламжийг хамгийн ихэнд үзүүлж чадах хүн бол эцэг их та юм. Та хэрхэн тусалж чадах вэ? Хамгийн ихэнд та үргэлж хүүхдээ ажиглаж анзаарч байх хэрэгтэй. Энэ нь та хүүхдийнхээ зан авир, биеийн байдал, үг хэл зэргийг сайтар ажиглана гэсэн үг. Зан авирын хувьд хүүхэд тань биед нь хүрэхэд огцом зочиж, айж имээсэн үйлдэл гаргаж байна уу? Биеийнх нь аль нэг хэсгээр хөхөрч хавцсан эсэх. Насандаа баймааргүй үг хэллэг ашиглах, эсвэл гинэт дууга хураах гэх мэт шинж тэмдэг ажиглагдвал та даруй 2 дугаар алхам руу шилжээрэй. Энд та хүүхэдтэйгээ ярилцаж хамгийн сайн сонсогч нь болох хэрэгтэй. Ярилцаж эхлэхдээ ноцтой ширүүн дууны өнгөөр ярьж эхэлбэл хүүхэд тань имэж танд үннийг хэлэхгүй. Харин таны сонсхийг хүсэж байгаа хариултыг л өгөх болно. Мөн таны хүүхэд чөлөөтэй ярьж чадах хин нэгнээс санаа зовох шаардлагагүй аюулгүй газрыг сонгоорой. Дараа нь та тэдэнд туслаж чадах мэргэжлийн хүнтэй уулзуулаарай. Мөн хүүхэд тань ямар нэгэн зүйл өөрт нь тохиолдоход сургуулийн нийгмийн ажилтнанд хандаж болно гэдгийг зааж өгөөрэй. Харин та хүүхэдтэй хэрхэн тусалж хаашаа хандхаа мэдэхгүй байвал хүүхдийн тусламжийн 108 утас руу залгаарай. Тэд танд 24 цагаар зөвлөгөө өгөх болно. Манай улсын хэмжээнд зөвхөн 2018 онд л гэхэд 238 хүүхэд хүчингийн гэмт хэргийн хохирогч болжээ. Гэхдээ энэ нь зөвхөн цагдаад бүртгэгдсэн хэргийн тоо. Харин үүний цаана өөрийн эрхэн зөрчигдөж байгааг ч мэдэхгүй хичнээн бяцхан үрс мань хохирч байгааг хинч таашгүй юм. Гэхдээ эцэг их та бид инхри бяцхан үрсээ энэ аюулаас хамгаалж чадна. Нэгдүгээрт тэдэнтэй сайн ярилц. Өдөр бүр тэдний амьдралд юу болсон талаар байнга асууж бай. Жишээ нь өнөөдөр юу хийсэн бэ? Хинтээ тоглосон? Сургууль дээр нь юу болсон гэх мэт. Хоёрдугаарт маш бага наснаас нь биеийнх нь хил хязгаарыг зааж өг. Ингэхдээ хүүхдүүдэд уруул, цээж, бүсэлхийнээс доош өвдөх хүртэлх хэсэг буюу улаан өнгөөр тэмдэглэгдсэн хэсэг зөвхөн аав ээж буюу дотны хүмүүс л усанд оруулах эсвэл эмч эмчлэх зорилгоор л хүрч болно гэдгийг зааж өгөөрэй. Чи хүсэхгүй байхад хинч чамд хүрэх ёсгүй гэдгийг хүүхэд ойлгох ёстой. Гуравдугаарт нээлттэй байхыг заа. Тэднийг ямар нэгэн зүйлийн талаар ярихад үргэлж нээлттэй бай. Асуухыг хүсэж байгаа зүйл эсвэл ямар нэгэн буруу юм болвол шууд тань дээр ирж элен далангуй байхыг зөвшөөр. Учир нь ихэнх гэмт хэрэгтнүүд хүүхдэд хинт чүтгий хэлээрээ эцэг эх чинь мэдвэл уурлаж чамайг шийтгэн гих зэрэгээр айлган сүрдүүлсэн байдаг. Та үнийг мэдхүү? Гэмт этгээдүүдийн 80 орчим хувь нь хүүхдийн ойр дотны хүмүүс байдаг. Үүнд таны итгэл даадаг хамгийн сайн найз, ах дүү, хамаатан садан зэрэг багтана. Олон эцэг эхчүүд үүнийг мэдэхгүйгээс болж хүүхдийн хүчирхийлэлд өртөх эрсдэл рүү түлхэх магадлалтай юм. Нам гүмийг эвдэж хүчирхийллийг зогсооё.